хятадын дүүг хориг барааны сайт аппликейшн дээр хаяг яаж олох вэ? Зааж өгье. За Poison гэж ярьдаг тий. За аппликейшнээ нээгээд за эхний энэ цэс болохоор зөвхөн нөгөө нэг хэрэглэгчдийн авсан барааны одоо видео тэмдэглэлүүд өгдөг. За энэ хоёр дахь бараа энд л яг Poison барааны юу н одоо яг зарагддаг хориг бараанууд маань байдаг гэсэн үг. Энд ийшээ ороод тэгээд энэ чинээсээ зургаар хайж болно. Эсвэл энэ чинь нэрийн хүчөөс хайж болдог байна. За одоо энэ хамгийн баруун талын цэс болох энэ меню гэдэг хэсэг рүү ороод за энэ ийшээ ороод хаяг олбохдоо энэ баруун дээр байгаа энэ 3 зураасан дээр дараад за тэгээд энэ чинь одоо локейшны зурагтай байгаа. Энэ зурган дээр ингээд дарж ороод за тэгээ хаягаа олбоно гэсэн үг. За би холбогдсон байгаа учраас холбогдсон байгаа хаягаа устгаад байгаа тийм. За ингээд надад хаяг байхгүй болсон. За хаягаа хаанаас олж авах вэ гэхээр Эрдэнэт карго CMN гэдэг ийм вебсайтаар ороод хаяг холбох хэсэг рүү яваад орно. За одоо эхлээд энэ ханзаа хулж авна. За энэ ханзаа нэгээр нь бүгдийг нь хулж авна. Одоо болохоор энэ баруун талын энэ хуйлдаг товч бол Poison дээр ажилдаггүй. За ингээд энэ голын энэ дээр дарсныг та бүхэн сая харсан байх. Энэ дээр дарж ороод за тэгээ хамгийн ихэний энэ ч саяны хуулсан ханзаа хуулаад тавьчихна гэсэн. Paste хийгээд тавьчихна. За дараа нь энэ нэмэх нэг гэдэг дээр энэ дээр нэмэх 86 сонгох шаардлагатай. За хамгийн дээр 86 байж байна тий. За үүний дараа энийг ингээ 86 болгоо сонгоно. За үүний дараа яах вэ гэхээр утасны дугаарыг хуулаад авнаа. За утасны дугаараа копи гэдэг авчаа. За утасны дугаараа одоо за утасны дугаараа энтэй хуулаад тавьчихна гэсэн. За paste хийгээд тавьчлаа. За энэ хоёр дахь хэсэг дээр болохоор одоо нөгөө нэг яг энэ хэсгийн дагуу хаягаа зөв холбох шаардлагатай болно. За эхний сонголт нь энэ гэж чинь тий. За эхний сонголтоо хийдүүлээ. Хийцгээе. За эхний сонголт бол шууд энд одоо байгаа гэсэн үг. За ингэж жагаад харьцуулаад харж болно. Ханзаа мэдгүй байгаа. Тэгвэл эхлэл төгсгөл нь л таарж авах болно гэсэн үг. За эхнийх нь дөрвөлжин дотор үнэтэй байна тий. За миний харж байгаагаар бол энэ юм шиг харагдчихэв. За хэдүүлээ харьцуулаад харъя тий. За тийм байна. Энэ сонголт маань яг мөн байна. За энийгээ сонгож. За одоо ингээ хоёр дахьоо сонгоно гэсэн. За хоёр дахь хэсэг нь аль вэ гэхээр энэ хэсгээ гэсэн. Энэ ингээ таслалын өмнөх таслалаар ингээд одоо энэ нэгсэндээ монголоор бол одоо юу гэдэг Монгол улс Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг гэдэг юм уу. Эсвэл Эрдэнэтээр байх юм бол Монгол улс Эрдэнэт хот 1-р микр гэдэг юм нэг юм ерөнхийдөө Баян өндөр сум Эрдэнэт юу гэдэг 4-р баг антер гэж үүдэг чинь яг тэрнтэй ижилхэн л гэсэн. Тим хаяг сонгож өгч байгаа гэсэн. За одоо энэ чэнэс хэдүүлээ эхлэлийн ханзаа харч тий. За эхлэх ханз маань доороо нэг юм 3 шүдтэй ханз байгаа юм байна. За энэ л юм шиг харагдаж байна да. Энэ ханз л юм шиг харагдаж байна. За төгсгөлийн нэг тулгаад харч тий. Төгсгөл нь. За тийм байна. За энэ маань зөв байна. За одоо 3 дахь хэсэг. 3 дахь хэсэг нь энэ гэсэн үг. Дараагийн таслал хүртэл. За эхлэл нь юм. Тэгээд төгсгөл нь бас юм тий. За дараагийнх нь энэ биш. Энэ хүртэл юм байна. Энэ. Миний харж байгаагаар энэ хүртэл байгаа тий. За энэ товчсон нэрч бас байж болно л доо. За ингээ харьцуулаад харах юм бол ийм байгаа тууз. Эхлэл нь ийм төгсгөл нь ийм гэхээр энэ ч харахаар яг энэ юм шиг харагдаад байна л да. Тэгээд ингэж хагаад харуул. Ингэж хагаад та бүхэнд харуул. За ингээ харьцуулаад харах юм бол яг тийм байгаа тууз.
энэ ханц маань энтэй яг ижилхэн байгаа дууз. За тэгэхээр энэ ханцыг сонгоно гэсэн үг. За энэ ханцаа сонгоч. За одоо яг төгсгөлийн хэсэг нь гарч ирж байна те. Одоо эндээс энэ хүртэл байх гэдэг байгаа байхгүй юу? Эндээс энэ хүртэл хаяг гэсэн үг шүү дээ. Яг таарч ууз. 3хан сонголт гарч ирсэн. 3хан сонголтноос яг энэ болж тараад ууз. За одоо тэгвэл энийгээ сонгочихно гэсэн үг те. За ингээд одоо нэг тэр улс Монгол улс баян өндөр сум гэдэг юм бол хэдүүлээ одоо зөв сонгочлоо гэсэн. За одоо дараагийн хэсэг нь болохоор энэ хэсэг. Энэ хэсгийг ингээ хуулаад авна. За энэ хэсгээ хаана тавихыг энд тавьна. Энд тавина гэсэн. Ачна paste. Яа paste нэжлэхгүй. За ингээд paste хийгээд за үүний араас утасны дугаар авчирчин. Ингээ утасны дугаар авчирчин. За тэгээд ингээд доотлын хадгалах сайт төвчөн дээр дараад за тэгээд энийг ингээд сонгоод өгчин. Энэ болохоор одоо ямар ч үед одоо шууд бараа захиалахад энэ хаяг руу энэ дефолтоор энэ хаяг сонгогдоод энэ хаяг руу хүргэнэ гэж байна. За тэгээ ерөнхийдөө дараа нь ингээд хаягаа ингээд харьцуулаад харах юм бол за энэ нэр нь зөв, утасны дугаар нь зөв. За энэ доотлын энэ хаяг нь ч гэсэн яг ингээд ханцнуудын эхлэл төгсгөлийг харж байгаа сонгосон учраас яг зөв байгаад байна л гэсэн. За ингээд холбогдсон тохиолдолд бол шууд манай 90-ийн агуулгах тэр маань тохон бараанууд хүрээд ирнэ гэсэн.